Яг манай Stora Central-ийн хувьд бол бид хэд бас бизнесийн салбартаа нэлээд томоохон тооцогдох премиум корпорацийн охин компани гэж явдаг. Тэр утгаараа яг JD-гийн хамтын ажиллагаа, Жиндонгтой хамтарсан хамтын ажиллагаа манаас манай толгой компани нэлээд бас дэмжлэгтэйгээр орж ирсэн онцлог байгаа. Жиндонгийн хувьд бол яг хятадын зах зээл дээр худалдааны салбартаа бол хамгийн том орлогоороо тэргүүлэгч юм компани. Тэгэд Nasdaq-ийн хөрөнгөний бирж дээр IPO хийсэн нээлттэй компани гэдгээр нь бол маш сайн мэддэг. Тэгээд бид хэд бас яг Жиндонгийнхонтой нэлээд олон удаагийн уулзалт бас бүтэн жил үргэлжилсэн том төсөл сая өгсөн. Тэгээд энэ хугацаанд уулзж байхад яг тухайн компанитай хамтын ажиллагаа хийж явах явцад юу харагдсан бэ гэхээр JD-гийн хувьд Дундад Аз руу, Америкийн зах зээл, Европын зах зээл рүү аль хэдийн ерөнхийдөө бол бүтээгдэхүүнчлэгээ гаргачихсан ийм компани байсан. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө Азийн бусад зах зээл рүүгээ яг гарах алсын хараатай байж ах үед нь манайх яг тэр үед нь ер нь таарж илүү хамтын ажиллагаа эхлүүлье гэдэг саналыг тавиад ингээд уулзсан байгаа. Тэгээд өнгөрсөн оны ерөнхийдөө 4 сараас эхлээд явсан төсөл маань сая нээлээ. Жиндонгийн хувьд бол бид хэд маш том компани, технологи болон систем хөгжүүлэлт, R&D судалгаа шинжилгээ талдаа бол нэлээд бас томоохон ажлууд хийдэг юм том гигант бас байгууллага байгаа. Тэгэхээр Stora Central-ийн хувьд болохоор Жиндонгтой 2 түвшинд хамтын ажиллагаа эхлүүлчихсэн явж байна. За хамгийн ихнийх нь бол бид хэд JD Logistics буюу JDL гэж байдаг тээвэр зуучхан компанитай. Нөгөө талд болохоор Jindong Worldwide буюу технологийн компанитай ингээд хамтын ажиллагаагаа эхлүүлчихсэн явж байгаа юм. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа бол Stora Central-ийн хувьд бол 2 түвшний нэлээд том хамтын ажиллагаа болсон. Эхнийх нь бол бид хэд хоёр талынхаа e-commerce буюу худалдааныхаа онлайн цахим платформыг технологийн шийдлээр холбосон байгаа. За энэ холболтын хүрээнд юу хийгдэж байна вэ гэхээр мэдээч хэрэг хэрэглэгч рүү JD.com дээр худалдаалгаж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг яг тухайн үнээр нь ерөнхийдөө бол борлуулах. За тэгээд бараа бүтээгдэхүүний мэдээч хэрэг онлайн e-commerce тайлангуяа хил дамсан худалдааны хувьд бол бид хэд тээвэр маш чухал байдаг. Тэгээ тухайн хэрэглэгчийн маань бараа яг ямар төлөвтэй хаана явж байгаа вэ гэдгийг хэрэглэгч мэдэх тэр мэдээлэл маш чухал байдаг. Тэгэхээр тэр мэдээлэл гэх мэтлэн тиймэрхүү зүйлсүүдийг бид хэд технологийн шийдлээр ерөнхийдөө бол холбож байгаа. За нөгөө талд бол JD Logistics-тэй бид хэд хамтын ажиллагаа хийснээрээ хятад, Шинжээн, Гуанчжоуд байгаа үйлдвэрээсээ Улаанбаатар хүртэл тухайн харилцагчийн барааг наашаа татах хэмжээний юм тээврийн асуудлыг нь бас бид хэд JD Logistics-тэй хамтраад ер нь шийдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь энэ хамтрал бас Монголын зах зээлд ямар байдлаар эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм? Мөн одоо хэрэглэгчдийн гарт хүрэх үнцний хувьд яг ямар тодорхой бас үнцнийг бий болгох боломжтой гэж бүхний хувьд харж байгаа л. JD-гийн хувьд хятадын зах зээл дээр бас хүмүүс сайн мэдэх бах. Юугаараа илүү ялгардаг вэ гэхээр чанартай бараа бүтээгдэхүүнээр ялгардаг. За ялангуяа худалдааны салбарт манай Монголын зах зээл дээр хятад бараа бүтээгдэхүүний чанарын хувьд ер нь тааруу байх магадaltaй гэсэн юм нэг зан төлөв байдаг шүү дээ. JD-гийн хувьд бол тийм биш. Merchandising буюу одоо яг нөгөө бараа бүтээгдэхүүнийхээ чанарын хяналтыг өөрснөө хийдэг. Тэгээ маш том үйлдвэрлэгч нартайгаа өөрснөө ерөөхдөө бол хамтарч ажилладаг. Тэрэн дээрээ чанарыгаа хийгээд явж байгаа. За нөгөө талдаа өөрснөөс хувийн private label гэж ярьдаг нөгөө хувийн брэнд ерөөхдөө бол хөгжүүлсэн Jezao гэдэг брэнд хөгжүүлсэн байдаг JD-гийн хувьд. За энэ төрлийн брэндүүд нь болохоор одоо нөгөө цахилгаан бараа, гэр ахуйн бүтээгдэхүүнүүд, тэгээ хувцснуудаас эхлээд маш олон төрлийн бараануудыг хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр барааны чанар бол JD ерөөсөө санаа зовхгүй гэдгээр онцлог байдаг хятадын зах зээл дээр. Систем хөгжүүлэлт болон тээвэр логистикийн асуудлууд хамгийн чухал байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэл дээр бас ямар гол стратегийг бас баримталж ажиллаж байна. Stora Central-ийн хувьд бол бидний бизнес ерөнхийдөө модель загвар маань яаж явдаг вэ гэхээр cross border e-commerce гэж хэрэглэгддэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол төв давнсан цахим худалдаа гэсэн үг тийм. За Монголд одоо бид хэд вендоруудыг бол холбож болох байсан. Гэхдээ бид хэд хийгээгүй. Яагаад тэгэхээр Монголын маань зах зээл харьцангуй жижиг. Жижигнээс үүдээд ерөнхийдөө аль биесний бараа бүтээгдэхүүн брэндүүд ер нь бол дистрибьют хийгээд орж ирэх магадлал маш багатай. Тэгэхээр зүгээр ингээ бодохоор хэдүүлээ за магадгүй Zara ч юм уу, H&M ч юм уу, Uniqlo ч юм уу тэр том брэндүүдийн хувцснуудыг бид нар авъя гэхээр Монголд бол аль биесний дэлгүүрүүд нь байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх үүднээс бид хэд нөгөө тэр төв давмсан цахим худалдаа гэдэг бизнес моделийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Цаашдаа яг Stora-гийн хувьд бид хэд бизнесээс юу гэж харж байгаа нэхээр одоо бол бид нар яг эцсийн хэрэглэгчдэр илүү бизнесээ өргөжүүлээ 4-10 жилийн өрөө үүссэн байна. Өнгөрсөн жилээс эхлээд бид хэд байгууллагын бас үйлчлүүлэгч нарт үйлчлдэг ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ ер нь боловсруулаад эхэлчихсэн байгаа даа. Энээ бид хэд яг алсын харыг юу гэж харж байгаа вэ гэхээр компаниуд байгууллагуудад хамгийн хэрэгэлттэй байдаг зүйл ерөнхийдөө худалдаа авалт хангамжийн асуудлууд байгаад байдаг. За нэлээх процесстэй энд зарим том компаниудад бол бүр албан хэмжээнд ажилладаг бол дундаж компаниудад бол яг нэг хүн энийг хариуцаад ингэ ажиллаж байгаа зүйлүүд бол байгаа. Тэгээд процессыг нь харахад одоо нэлээд олон газруудаас үнийн санал авах,
судлах, за бичиг цаасны ажлууд их болох, үний харьцуултууд хийхтэй, чанарын харьцуултууд хийгдэх ийм асуудлууд бас байдаг. За нөгөө талд энэний ард бас санхүү мөнгөний асуудал ч гэсэн маш их хөндөгдөж байдаг. Тэгэхээр бид хэд компани энэ асуудлыг бас илүү шийдэх, энэ процессыг бид нэр илүү ухаалаг хэлбэр болгох үүднээс procurement outsourcing буюу хангамжийн outsourcing үйлчилгээг бид хэд компаниудад зориулж ер нь бол нэвтрүүлж байгаа. За энийг яаж нэвтрүүлж яах вэ гэхээр бид хэд технологийн компани e-commerce тэгэхээр системийн автоматжуулалтыг бид хэд ер нь бол хийж байгаа гэсэн. Тэгэхээр стороор дамжуулаад байгууллагын борлуулалтын худалдаа авалтаа хийгээд гэх юм бол манайхаар ороод ерөнхийдөө манай дээр холбогдсон байгаа 8 орчим. За 8 орчим одоо платформуд байгаа. Энэ платформудаас ерөнхийдөө бол үнийн саналуудыг шууд автоматар татчих авах. Тухайн хайж байгаа бараа бүтээгдэхүүнээ хийн. Тэгээд Америк болон Хятадын үйлдвэрлэгч нар дээр тухайн бараа бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн ямар үнэлгээтэй байгаа вэ гэдгийг хараад тэгээд үнийн харьцуулалтаа шууд автоматар ерөнхийдөө бол одоо гаргаж аваад за тэгээд энэ дээрээсээ инвойс нүүсдэг цаашаа худалдаа авалт хийн гэдэг юм бол худалдаа авалтын бүтэн ерөнхийдөө бол процесс нь эхлээд явдаг. За тэгээд гайдлын бүрдүүлэлтээс эхлүүлээд нүүтийн баримт хүргэлт компанийн агуулгын хөрвүүлж үйлчлэгээ хүртэлтэй бүтэн энэ зурглыг ерөнхийдөө бол бид хэд гаргаад ийм үйлчлэгээ хөгжүүлж байгаа. Гол зорилго нь бол ер нь компанийн хангамжийн энэ худалдаа авалтын албуудын процессыг автоматжуулах. Тэгээд илүү санхүүгийнхаа шилэн ил тод байдалтай болох ийм зорилготойгоор ерөнхийдөө энэ бүтээгдэхүүн үйлчлэгийг бас хөгжүүлээд явж байна. Тэгэхээр сторигийн хувьд бол бид нэр зөвхөн эцсийн хэрэглэгч гэх бас байгууллагын худалдаа авалт. За тэгээд цаашдаа ерөнхийдөө бол бид хэд Америктаар бас хязгаарлагдахгүйгээр монголчуудын хамгийн худалдаа авдаг бас бараа бүтээгдэхүүний сонголт Солонгос, Япон, Европ чиглэлүүдээр бас хийгддэг. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол чиглэлүүдийн бизнесүүдтэй бид хэд хамтран ажиллах. За тэгээд тээвэр болон технологийн шийдлэр ерөнхийдөө бол холбогдоод тэгээд монголчуудаа бол илүү нөгөө барааны сонголтыг өргөн илүү хямд үнэтэй чанартай барааг ерөнхийдөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа бараа бүтээгдэхүүнийг гар дээр навчирч үйлчлэгийг ерөнхийдөө хийхээр ажиллаж байгаа. За хэрэглэгчдийн зан төлөв талаас ярилцахад мэдээж хэрэг инфляцийн хувьд хоёр оронтой тааруу бараг төвчгсөн. За ерөөдөө бас худалдаа авалт нэлээдгүй тааруу байх юм хандлагатай байгааг бол шинжиж томлож байгаа. Тэр яг энэ үед бас худалдаа авалтын худалдаа авах чадварыг бас ямар байдлаар үнэлж байна? Яг макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбоотой манай салбарт шууд нөлөөлнө. Гэхдээ нөгөө талдаа импортын бараа бүтээгдэхүүнүүд худалдааны салбар нугаас импортоор ерөнхийдөө нэлээд харьяат байгаад байгаа учраас яг Стора Централийн хувьд саяны нөгөө төв давнсан e-commerce гэдэг утгаараа бид хийдэд бол энэ нөлөөлөл харьцан бас бага тусах магадлал байгаа. Өнгөрсөн жилийн хувьд бол манай борлуулалтын хэмжээ ерөнхийдөө бол 2 дахин өссөн үзүүлэлттэй байсан. Энэ маань бас олон сувгуудыг нэмсэнтэй бас холбоотой байх. Нэг талаараа нөгөө талаараа бас импортоор гарч байгаа бараа бүтээгдэхүүн хэрэглэгч ерөнхийдөө гадагшаа ерөнхийдөө бол худалдаа авалт илүү хийж байгаа зан төлөв бас нэлээд өндөр байгаа шүү дээ тийм. Тэгвэл зах зээлийн бас өрсөлдөөн талаас ямар байдлаар харж байна? Мэдээж хэрэг нэг үе бодох юм бол онлайн худалдааны энэ салбар нэлээдгүй өсөж байна. За тоглогчдын хувьд тооны хувьд ч гэсэн нэмэгдэж байгаа. Тэр ер нь өрсөлдөөнийг бас хэрхэн харж байна? Цаашдаа яг үүнтэй уялдуулаад бас ямар гол ажлууд дээр анхаарч ажиллах вэ? Ковидоос хойш ер нь бол нэлээд бас өсрөнгөө хөгжсөн салбар бол яг энэ онлайн худалдаа, цахим худалдааны салбар баг. За манай салбар бас нэлээд онцлогтой л да. Монголын хувьд зан төлөвийн хувьд онцлогтой. Америк, Солонгос, Хятад бол e-commerce бол худалдааны салбарынхаа хамгийн том нь байдаг. Илүү нөгөө бодит дэлгүүрүүдээс илүү гэсэн үг. Зан төлөвийн хувьд ч гэсэн хэрэглээд аль хэдийн сурчсан. Тэгэхээр хэрэглэгч яаж юм гэхээр нэгэнд би тэр ухаан барааг бодитоор нэг удаа хараад хэрэглээд үзсэн бол дараа нь авахта заавал би цаг зав өөрч дэлгүүр явах шаардлагагүй гэж үзэж штэ тий захиалаад авчиж. За Монголд энэ онцлог яаж бууж ийн гэхээр яг аль бизнесний дэлгүүрүүд e-commerce манайхтай адилхан эрхэлж байгаа том компаниуд энэ чиглэл рүү орж байгаа талууд бол нэлээд ажиглагдчихж байгаа. За нөгөө талд хувь хүмүүс бас энэ чиглэлийн бизнесүүдийг нэлээд хийдэг. Одоо өөрөө бас мэдж байгаа бол яг нөгөө сошиал платформуд дээр суурилсан хувь хүний онлайн дэлгүүрүүдийн бизнесүүд бас нэлээд их байгаад байгаа. Тэгэхээр зах зээл маань бол яг хөгжиж явж байна. Энэ дундаас ерөнхийдөө бол өрсөлдөөн гэхээр нэг хэсэг Монголд бол яг технологи тал руу бол финтек нэлээд хөгжиж явсан шүү дээ. Одоо бол ер нь бол финтек бол баг бүх банк усуд баг финтек чиглэл рүү орж байгаа шиг байна тий. Ялгарл бас их цөөн болж эхэлж байгаа гэж харж байна. За дараагийн технологийн чиглэлийн давлгаа ер нь дүүл энэ том хөгжил хаашаа очих болоо гэвэл би хувьдаа e-commerce тал руу байх болоо гэж харж байгаа. Яг тэгэхээр саяны хэлсэн манайх бол импортын илүү бараа бүтээгдэхүүн худалдаа авдаг зан төлөвтэй учраас. Яг албан ёсны ерөнхийдөө бол ингээд илүү хэрэглэгчдэд тав тухтай байх, илүү найдвартай байлгах тий. Тухайн барааг би бодитоор нь харахгүй. Тэгэхээр хэрэглэгч найдвартай гэдэг мэдрэмж e-commerce-с хамгийн түрүүнд авах хэрэгтэй. Энэ бараа заавал ирнэ, энэ бараа яг харагдж байгаа шиг байх хэрэгтэй. Тэгээ амлсан хугацаанд ирэх ёстой. Одоо бараа нэвдэрч гэмтгүүгээр ирэх ёстой гэдэг тэр мэдрэмж хэрэглэгчд заавал байх хэрэгтэй. За ингээд харуул гэхээр энэ төрлийн бизнесүүд бол бас манай Монголын томоохон компаниуд бас нэлээд салбар руу орж байгаа. За сүүлд бол мэдээч хэрэг Temu бас Монголын зах зээл рүү орж ирж байна. Америкийн зах зээл рүү ребрендинг хийгээд орсон ийм компани байгаа. Хятадын ерөнхийдөө бол бараа бүтээгдэхүүн бол Pinduoduo гэдэг платформын бараа бүтээгдэхүүнүүд явдаг. Тэгээ гадагшаа зах зээл рүү бол илүү ребрендинг хийгээд Temu гэдэг ийм хэлбэрээр ингээд орж явж байгаа.
илүү ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт талдаа, дэмжлэг талдаа бол бас нэлээд том бодлоготой дэмждэг болов уу гэж Тэмэг бол ерөнхийдөө салбарынхан бол анзаардаг. Тэгэхээр энэ чиглэлийн хэрэглэгчдэр иргэд яаж болж байгаа нэхэр тээвэр болон логистик дээрээ хэрэглэгчдэр очиж байгаа зардал нэлээд бага байхаар бууж байгаа. Тэгэхээр тэр бас нэлээд Тэмэгийн том давуу тал болов уу гэж харж байгаа. Нөгөө талд энэ дээр бас Store Central яаж ажиллаж байна вэ гэхээр бид хэд ер нь салбарын ирээдүг ингэж харж байгаа. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн захихдаа за нэг бараа бүтээгдэхүүнийг тусдаа платформоос Amazon-оос ч юм уу тий за JD-гээс ч юм уу захиалаад тэр бараа бүтээгдэхүүнээ өөрөө эргээд карготой холбогдоод авчирдаг нэг ийм одоо хэрэглэгчийн зан төлөв user journey гэж нэрлэгддэг тий байгаад идэг бол одоо ерөнхийдөө Store-гийн хийж байгаа зүйл юу вэ гэхээр энэ хоёр ерөнхийдөө бол үйлчлэгийг бид хэд нэг платформ дээр нэгтгэх ёстой юм байна буюу хэрэглэгч тусдаа ерөнхийдөө ямар нэгэн субъекттэй харьцах шаардлагагүй болох ёстой гэж үзэж байгаа.